Яагаад зогсоосоо? Яагаад гэвэл энэ талуудыг хангаагүй Яагаад бидний тэгвэл студиуд оруулаад минутын дараа юу чи хайрч ирж байгаа юм Чи одоо хангаагүй учраас эднийг хэлүүлсэн бол гэдэг хэлчих. Дөрөв хэлвэж. Минутын дараа ирж чинь яагаад хэлвэж? Бидэнд хэлчихээ. энэ тайлбараа хэлүүлдэгээ заруулж явах боломжгүй. Тайлбарлах боломжгүй юм чи. Ардны нөлөж байгаагаа ил бод хэлчих. Яриад л хэлээд Та өөрөө гарч ий. Анхны явсаргүй. Үндэсний телевизийг Хам гараад ирчих. Хам гараад ирчих. маргааш өглөө ерөнхий захирлаа санаа хариугаа. Өөрөө энд ер нь юу шийдэх гэж сууж байгаа. Өөрөө мэдээд оруулаад тэрийг мэдчихжээ. Ерөнхий захирлын тушаал ирлээ. Тэрийг гараад хэлчихэж дээ. Ард хүмүүс сонсох хүсэж дээ. Тэгээ та нар маргааш өөрөөс нь очиж өөрөөс нь Энэ дараа нөгөө юу чинь болиулаад хүмүүс гараад юу дээр тайзан дээр зогссон байтал. Минутын дараа ирэх гэж байгаа. Дөрөв телевиз. Шууд болчихсон. Зураг явууч за. За. Шууд Өөрөө гараад ирчих бол энэ улам хүндрэлтэй. шууд нэвтрүүлэх хариу өгөхдөө үндэсний орны дээрээ Наач хамаахгүй. ерөнхий захирал энд хариу өгсөн байна. Энэ наас асуулт биш ерөнхий захирал хариулна. Би бодвол энэ Тэгээд энэ хаалц мэтгсэн бол төр буруутай төмөн олон буруутай. Энэ сэдв чухал сэдвэлтэй. Яагаад гэвэл зэрэг бидний төр гэж хөндлөж харж дээдлж явдаг тэр төр бол одоо бидний нэр биш үү. Энэ бол ерөөсөө хэдэн олигархийн өнөө маргаашийн хоол ундыг бодсон авилгачдын төр. 25 жилийн өмнө үлсэж гарч ирсэн төр ах хэлж Нордын хазаа гэдэг шиг үлсэж ирсэн ардчлал одоо бид нарт Монголын ард түмэн өсөглөн ачлал зовлон мөр зээл эрүү үйлдэл муухай болохгүй гэдэггүй хүнийг л авч. Тэгэхээр зэрэг энэ цаг үеийг одоо дуусгаж энэ цаг үеийг цэглээд бид нар одоо шинээр эхлэх ёстой.